Миний хувьд Ирландд ирээд 14 хонжинд host family-д амьдарч байгаа. Best Bury гэдэг нэртэй газар амьдарч байна. Гэрийн эзний зөвшөөрлийн үндсэн дээр host family-гаа танилцуулъя. За 10-аад эрэнгөт галтайгааны хэсэг том өрөө, дээшээ 2 давхартай 3 байдал хүнтэй. Энэ айлын ихш бүр үнэхээр хөөрхөн хайр. Эднийг чинь нөгөө нэг ээж аваа хоёр өсвөр насны хүүхдтэйгээ гуруулаа амьдардаг гэр бол ахгүй юу. Тэгэнгүүт чинь дуртай хоолой хийгээд идээрээ, хүссэнэ идээрээ, юу идмээр вэ, яамаар вэ гэж дандаа асуучдаг. Айгүй өөрхөн. Тэр нөгөө юм газ байхгүй юу. Тэнд би анх ирэхдээ энэ газыг ажиллаж чадахгүй. Тэгээ надад бүр ингээ газыг ингэж ажиллуулна, тэгж ажиллуулна. Бүгдийг ингээ зааж өгöd. Яа, ингээд кофе чанаад уугаарай, хүссэн үедээ уугаарай л гэдгийг айгүй хөөрхөн. Ингээ гадагшаа гараад. За би жоохон хурдан яваад байна уу? Жоохон удаа яваад харуул. Энэ чинь эндээ суугаад айгүй хоолунд идэн найз нөхдөйгээ авчирж хөөрхөн найзуудаараа суун. Хүссэн үедээ л ороорой гэдэг айгүй хөөрхөө хүссэн үедээ чи энд суугаарай. Арс чинь гоё олноо л гэдэг нь шүү дээ айгүй. Энэ тэр нэг сарлын зураг байгаад тэгсэн чи эднийх нөгөө яг зурагтныхаа өмнө юу тавьдаг. Одоо нөгөө манай яг үхрийн аргал шиг юм тавьчихдаг. Энэ камен зохондоо хийдэг гэдэг яг манай үхрийн аргал шиг ингээд сүгнэр болгоо тавьчихсан юм лээ. Би яг хараад гайхаад манай үхрийн аргалтай адилхан юм байна гэдэлсэн чи ингээд савлцсан ингээд заарддаг штэ гэд надад харуулсан. Яг 2 давхар л гараа. 2 давхарт ээж аваахын өрөө, босуудын өрөө, хүүгийн өрөө. За тэгээд энд миний өрөө харагдчихэв. Ингээд 0 энэ 0 ерөнхийдөө хосуудын өрөөнд 0 байдаг учраас энэ 0-ыг ерөнхийдөө би болон хүн хэрэглэдэг. Энэ зарим нөгөө host family шүршүүрт орох цаг энтрийг заадаг гэсэн. Эднийх бол ерөөс нь тийм шүршүүрт орох цаг энтер огт заадаггүй. За миний өрөөнд оръё. Яа ороод ирэнгүүт. За ингээд шүүгээтэй. Нэг хүн хувцас хийхэд бүр хангалттай зүгөөтэй тэр доор юмнуудаа тавьчихжээ дээр номнуудаа тавина. Яа дахид. Энэ доор нь бас ингээд хувцснуудаа ижиж байгаа өөрийнхөө шаардлагатай бүх юм хийж нь. Ормон харагдчихээн. Тэндээ ингээд компьютер ноутбукээ тавиад ингээд юм хийчихээр юм гоё тавцантай. Яг энэ занд ингээд чамдаан гоё орчдөг. Бүр ингээд нэг цаанцаа захиалцсан юм шиг гоё заагаад. За миний host family-гийн өрөө бол нэг ийм өрөө байна. Би үнэхээр азтай найрсаг гэр бүлтэй таарсан. Гэтэ бүх host family яг энэ ашиг юм гоё найрсаг байдаггүй гэсэн шүү. Гэтэ нөгөө нэг алаа айгуу сайн судалж авмаар санагдсан шүү. Тэгэхээр сургуультайгаа ярилцаад нэг ямар айлтай ямар шаардлага тавих вэ? Тэр нь бүр айгуу сайн асуугаарай гэж хэлээ. Түрээсийн хувьд бол 800 еврогоор түрээсэлдэг. 850 евро шилжүүлж байсан. Сургууль маань нөгөө нэг 50 еврогийн host family олж өгсөн гэдэг авдаг юм байлаа. Ерөнхийдөө энд байрны түрээс болохоор одоо юу юм бэлээ? Янз бүр. Гэхдээ нэг хүний нөгөө single өрөө эсвэл нөгөө share өрөөнүүд нь болохоор 450-аас 650, 700 тэргээл янз бүр л байдаг юм байлаа. Тэгээ хоолоо өөрсдөө хийж идэнэ. Энд бол 800 евронд хоол нарцсан гэсэн үг. Тэгээ host family-гийн ах эгчтэйгээ хүнсээ цуглуулахаар дэлгүүрт ирсэн байна. Ах зүйлийнхээ жагсаалтыг бичсэн байсан болохоор маш хурдан хүнсээ цуглуулчихсан. Нөхөртөөгөө хамт нийлээд хоёр тишээ яваад гялтал цуглуулчихсан. За тэгээ түрүүний нөгөө нэг байрны гэрээ байсан штэ. Тэрэн дээр нэмж хэлэхэд хилээр орж ирэхэд хэрэг болсон. За тэгээд нөгөө нэг такс дугаар гэд тэрийгэ захиалахад хэрэг болсон, ажил хийхэд хэрэг болдго юм байлээ. Тэр талаар би дараа нэг тусгай бичлэг оруулнаа. За тэгээд бас банкны карт нийлэх гэд хэрэг болсон. Өөрчүүлээ. За би яг санахгүй байна. Ямар ч хэд хэдийн юм дээр л хэрэг болсон. Маш их хэрэг болсон. Тэгэхээр нөгөө нэг заавал host family гэж захиалахгүйгээр өөр бас нөгөө арай хямдхан 500-аар өөрсдөө хоолоо хийж идэхээр тийм нөгөө share өрөө бас сургуулаараа захиалуулах боломжтой юм байлээ.
хэрвээ энд ингээд яг таних мэдэх хөнгөө над чиг ингэж ганцаараа ярьж байгаа л тэгээ захиалах боломжтой. Тэгээд бас тэжээвэр мууртай юу гэдгийг мууртай юу нохоотой юу гэдгийг бас сайн асуух хэрэгтэй мөлий. Тэгээ хоос дайлтаа хоолоо хийж идэж болох нь хоол нь ямар хөө байх нь тэр мэрийг бүгдийг асуумаар юм лээ. Сайн судалж асуугаад айлтайгаа харилцан тохиролцохгүй бол шүршүүр тарах цагийн хүртэл зан шүн хөөгөө гаргачих тийм хоостай хүртэл байгаа мэлээ шүү. Нутгийн айлд амьдрахын давуу тал гэх юм бол миний бодлоор одоо энэ нутгийн хүмүүс ямар хөө вэ гэдгийг илүү хурдан ойлгох боломжтой гэж харсан. Бас нөгөө хэл муу хүмүүсийн хувьд бол ингээ ярилцах чадвар чи илүү хурдан сайжирна, нөгөө хурдан нүүр хагарна гэсэн үг. Тэгээ эхний сар бол би нөгөө хоол унд тогоо шанаг гэж огт санаа зовоогүй айгүй илүү амар байсан. За сул тал гэх юм бол мэдээж тогоо шанаг гэхгүй амар байсан гэдэг штэ. Тэгэнгүүт хүмүүс ингээ наттай зэрэг ирсэн хүмүүс аль хэдийн уучраа олоо бие даацсан байхад би дэлгүүрч орж юмаа цуглуул сураагүй байсан гэсэн үг. За бас нөгөө мэдээж хүссэн хоолоо хийж идмээр байгаа хэрнээсээ айлд болохоор бас ингээд санаа зовоод хийж идэж чаддаг мөлий. Хоол нь бол янзын гоё хоолууд өгч л байгаа юм л да. Гэхдээ нөгөө шарсан хайрсан хоол идэж чаддгүй бол бас ингээд тасан зохицоход бас жоохон хэцүү. Мэдээж бид нар айлд байгаа юм чинь идэж уусан хав суулгаа угаагаад босох хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь бид нар Монголоо төлөөлж юм чинь чамаг энэ боги гэж ярихгүй шүү дээ. Монгол охин л гэж ярина шүү дээ. Тийм учраас бас тэр наад захын санаачлага баймаар санагдсан шүү. За бай.